За сайн байна уу, дэлхийн геополитикийн байдлын тухай дараагийн бичлэгээ оруулъя. Өнгөрсөн 10 хоногт дэлхийн геополитиктэй холбоотой ямар гол үйл явдлууд болов? Израиль улс хөрш Ливан руу цэрэг оруулалтанд тулдсан боловч 3 сарын 26-нд 21 Меркава танка ганц өдрийн дотор устгуулсан байна. 3 сарын 2-наас хойш одоо бараг 100 орчим танка Израиль устгуулад байгаа гэжээ. Хизболлах бүлэглэл танкын цувааг нь залуурт буужингаар устгаж байна хэмээн Израиль гомдлож байна. Одоо яг гэвтээ дайны нэг хэсэг. Меркава танк нь 6 сая орчим долларын үнэтэй тул Израиль ганц өдрийн дотор 120 сая доллараар шатсан гэсэн үг юм байна. Иран улс Израиль эсрэг дараагийн буужингуудтай амжилттай харвсаар буужингууд нь Израилийн хамгийн эмзэг цэгүүдэд саадгүй туссаар байна. Иракчууд өөрсдийнх Аятолла Аль-Систанигийн гэрийн гадна цугларан фатва зарлахыг шаардав. Энэ нь дайнхийг шашны үндэслэл зөвшөөрөл бөгөөд энэ удаа Ираныг хамгаалж тулалдах бошиг өгөхийг шаардж байгаа жишээ. Европын комисс Франц болон Чехт зээлэр зэвсэг авах зөвшөөрөл өгөв. СЭФ хэмээн нэрлсэн гэрээг байгуулснаар Чех 2 тэрбум, Франц харин 15 тэрбум еврогийн зэвсгийн зээл авах юм байна. Америк нэгдсэн улс Кубыг бүслэн газрын тосоор боох бодлого явуулсны хариуд 730 мянган баррелийн багтаамжтай Оросын нефт тээвэрлэгч хөлөг онгоц Куб тэрв. Үүнд нь Америк ямар нэгэн саад учруулсангүй. Ираны 500 кг ураныг дээрэмдэж авах цэргийн ажиллагаа боловсруулж байна хэмээн Америк мэдэгдэв. Энэ нь Иран руу цэрэг оруулсан болж харагдангаа бас шаардлагатай тохиолдолд хэрэг ажиллагаа нь амжилтгүй болж ялагдах юм бол бид ураныг нь булааж авсан гэж мэдэгдэн цухтах тактик бололтой. Трамп ерөн зөнүүд эхэлсэн биш үү гэж Алекс Джонс ярив. Өмнө нь тэр Трампыг дэмжиж байсан ч одоо гаргаж буй шийдвэрүүдийг нь харвал Трамп явж ирүүл биш харагдаж байгаа юм. Магадгүй цагаан ордонд орсон Америкийн ерөнхийлөгч нарыг хэн нэгэн эргүү болгодог юм хийгээд цаанаас нь ховстоо дууж идэх зүйлд нэм холиод байна уу гэж асуумаар. Америкийн армийн тэргүүн номлогчийн албан тушаалтай хушууч генерал Вильям Гринийг халав. Энэ анх сонсоод нэг ач холбогдолгүй зүгээр нэг ээлж томилгоо юм шиг санагдаж болох ч цаана Америкийн батлан амлах яамны сайд PTX зэрэг хүмүүсийн яриад байгаа 3 дахь сүм хэмээх итгэл үнэмшилтэй холбоотой бололтой. Ийм итгэл үнэмшилтэй хүмүүс 3 дахь сүмийг Израильд барих замаар дэлхийн сүрлэг дуудаж дэлхийг сөнөөнө гэж үзэж байгаа юм. Энэ сатаны талын итгэл үнэмшил бөгөөд үүнийг нь уламжлалт христийн шашинд номлогч эсэргүүцсэн бололтой. Ингээд үүнтэй холбоотойгоор цэргүүдэд дайн дэлгэх хүднээс PTX-д айрмынхаа тэргүүн номлогчийг албан тушаалаас нь халсан байна. PTX-тэй халсан өөр нэг хүн Америкийн сургалтын төвийн дарга генерал Дэвид Хотны байв. Бахрейн Араб Эмират дахь Amazon Web Service-ийн дата төвүүд цогцлолтын өртөө үйл ажиллагаанд тоглолтов. Израиль Ираны эсрэг ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглаж байгаа тул Иран инх ойролт орон дахь Америкийн дата төвүүдэд цогцолт өгчээ. Орон улсын хоолой хаагдсан дэлхийн эдийн засгт нөлөө үзүүлж байгаа нь Америк Израиль хоёрын Ираны эсрэг цэргийн ажиллагаанаас болж байгаа юм хэмээн Хятадын гадаад яамны төлөөлөгч мэдэгдэв. PTX-д дэлхийд даяарх Америкийн цэргийн баазын цэргүүдэд баазаасаа гадуур байлдааны зэвсэг техник авч явах зөвшөөрөл олгохгүй. Өмнө нь Америкийн цэргүүд баазаасаа гарахдаа зэвсгийн хураалган зэвсэггүй гарах ёстой байсан бол одоо ойролт орондоос гадна Япон, Өмнөд Солонгос, Герман зэрэг бусад баазууд албан хаагчдаа зэвсгээ дуртай газар авч явах зөвшөөрөл олгож байгаа бөгөөд үүнийг албан хаагчдын аюулгүй байдлын үүднээс гэж тайлбарлаж байгаа юм. Нэг талаар тэмч нөгөө талаар эдгээр баазууд байрласан тухайн улсуудад дарамт үзүүлнэ гэсэн үг бөгөөд нэг ёсондоо Америкийн цэргийн хяналтанд орж цэргийн дэглэмийг нь дагахаас өөр аргагүй болж магадгүй юм байна гэсэн үг юм. Зэвсэг агссан Америк цэргүүд Сөүлийн гудамж Токиогоор явахыг Пентагон зөвшөөрчлөө гэсэн үг. Америкийн генерал Майк Флин Америкийн армийн удирдлагын цэвэрлэгээ хийхийг уриалав. Трамптай үзэл бодол нийлэхгүй байгаа хүмүүсийг армиас гаргахыг уриалав. Америкийн интерсепт хэвлэлд Пентагоноос гаргаж буй Америкийн хохирлын тухай мэдээлэл бодиттой биш байна гэж мэдээлв. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар Epic Fury операц явцад Америкийн 303 албан хаагч шархсан гэж мэдээлж байгаа ч бодиттой үүнээс хэд дахин их байна. Тухайлбал энэхүү шархтагсдын мэдээлэлд гэхэд онгоц тээвэрлэгч Gerald Ford хөлөгт гарсан төмөрт 200 орчим далайчаа өрчснэг оруулж тооцоогүй байна гэжээ. Үүнээс гадна Ираны дайн эхлэхээс өмнө өнгөрсөн жил Пентагон шархтагсад бэртгсдийнхээ хэмжээг маш их нуун дарагдуулж байсан бөгөөд 2024 онд л гэхэд 13 мянган шархтсан хүнийг айрмын цэрэг биш манай гэрээт байгууллагын хүмүүс гэж үзсэн шархтагсдын тайландаа оруулахаас татгалзаж байжээ. Тэгвэл Ираны дайны үеэр Америк маш их гэрээт цэргүүд ашиглаж албан хохирлоо баг гарах арга самууд хэрэгжилж байгаа бололтой. Дэлхийд дээрх хамгийн үнэтэй радаруудын нэг гэгддэг Сауди Араб дахь Америкийн Принц Султан агаарын баазд байсан ANTPY-2 радар сүнсэн байна. Уг радар 200 сая долларын үнэтэй бөгөөд 3000 км радиус дотор буй пуужин гэлрүүлж чаддаг байв. Арабын орнууд Ираны эсрэг олон улсын цэргийн ажлаа явуулах санал нүүбийн аюулгүй зөвлөлд оруулсныг Орос, Хятад, Франц, 3 вето 50 унгасан байна.
Баррел газрын тосны хэмжээ $140 хүрсэн нь 2008 оноос хойш байгаагүй өндөр нь болж байна. Конгрессийн дуудан эмчилгээний файлыг задлах гэж шаардаа салахгүй байсан тул Трамп ерөнхий прокурор Пам Бондыг ажлаас нь халан түүний оронд түүний орлогч Тодд Бланшиг ерөнхий прокуророор томилов. Энэ нь эмчилгээний файлуудыг нэмж задлуулахгүй ядаж цаг хожих гэсэн Трампын арга хэмжээ бололтой. Израилийг дэмжигч Лаура Лумер гэх эмэгтэй сүүлийн үед Трамп юу хийхийг заадаг болоод байгаа. Тэр саяхан Америкийн тагнуулын албаны дарга Түлси Габбардыг ажлаас нь хална. Бас хууль зүйн яамд халаас илгээ хийхэд нь ерөнхий прокурорыг хална хэмээн жиргэжээ. Үнэхээр жиргэнээс хойш удаагүй байтал Пам Бондыг халагдсан юм. Тэгэхээр Лаура Лумер бол тамхины цэг дээрээс мэдээлэгч биш харин Трампд юу хийхийг заадаг Израилийн нууц ажилтнуудын нэг юм гэж дүгнэж болох юм. Трампын эргэн тойронд буй Америкийг тэргүүн тавьсан хүмүүс халагдаж, оронд нь Израилийг дахин шүтгэсэд Израилийн гар хөлөдөл шигшгтэн үлдэх шинжтэй. Үүнээс үзвэл Америкийн удирдлагын орчин ширүүн тэмцэл явагдаж байна. Бид үнэхээр дэлхийн сүрлийн цаг үед амьдарч байх шиг байна. Ираны гадаад яамны дэд сайд Ормосын олгоор ямар орнуудын ямар хөлгийг ямар нөхцөлд өнгөрүүлэх тухай шинэ хууль тогтоомж дүрм журам гаргахаар дотоод хэлэлцэж буй талаар мэдээлв. Барууны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаас ялгаатай Иран зүгээр нэг мөрөн дээр онгоцсон өгч тавьсан хэдэн террорист биш, дотроо маш их зэгцтэй зохион байгуулалтын газар юм байна гэдэг нь улам бүр тодорхой болж байна. Уг нь хэд бөмбөгтгөл үүрээ сүйтгэүүлсэн шоргоолч шиг өмнө засаг төрөө унгаж гудамжин чагсаж үмээсэ гэж Америк хүсэж байсан ч тийм зүйл Иранд болсонгүй. Ард иргэд арми нь улам нягтрах зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Хий хос үндэслэхгүй зүйл дээр дөрөөлөн ийм том дайн өдөлж дэлхийн эдийн засгийг савлуулж байгаагаас нь харахад Америкийн төр дээр нь эрүүл ухаантай хүн байна уу гэж асуумаар болох юм. Тэд өөрсдийн хүч чадал дэндүү эрдэж хэд буужинтад Аргентин шиг буугаад өгчнө гэж Ираныг сансан бололтой. Ийм наазахын тооцоол хийж чадахгүй байгааг нь харвал Америкийн албаныхан мэдлэгтэй чадвартай хүмүүсээр биш харин мэдлээ гүйцэтгэе гэдэг Yes хүмүүсээр хүрээлэгдсэн юм шиг. Эсвэл үнэхээр сүүлийн үед яригадаад байгаа 3 дахь сүм байгуулан ямар ч үнээр хамаагүй бүхнийг сүйтгэж байгаад чамаагүй дэлхийн сүрлийг авчрах гэсэн шашны хинэтнүүдээр дүүрээд байна уу та гэсэн асуултыг тавих ёстой болжээ. Твиттерт Иранчууд Израилууд манай мянган жилийн түүхтэй түүхэнд урсгалт газрыг бөмбөгдөж сүйтгэж байна. Хариугаа авах гэхээр бидэнд даанч хүндрэлтэй байна. Учир нь Израильд түүхэнд урсгалт газар гээд байх юм байхгүй байна хэмээн шоолж өгөөдөж байна. Трампын постуудын хариу төвцөөний үн маш их савлж байгаа ба Трамп эзэн мэдээлэл гаргахаас самарч зарим хүмүүс олон сая долларын ашиг олж байна. Үүнээс болоод Трамп санаатаар илдэг мэдээллийн хөрөнгөний зах зээлээс савлуулж ашиг олж байна хэмээн Америк хэвлэл мэдээлэл шүмжилж байна. Саяхан унтс ирснээр Трамп дуучин Брюс Спрингстнийг уйдгартай амтан хатсан үзэмших хэрэггүй амтан гэх мэтээр дайрав. Австри улс Америкийн цэргийн онгоцуудыг өөрийн агаарын хэлээр нисэж өнгөрөхт нь хориг тавин Ираны дайны тухай бид төвийг баримтал нэмэн зарлав. Ираны профессор Маранди Иракчууд Кувейтэд орон эзэлж чадна. Тэд мөн Сирь, Йеменд тавьсан Америкийн тавиул Ал-Каидагийн засгуудыг унгаж чадна хэмээн мэдгэдэв. Ингээд Америк өмнө байршлыг зааж өгсөн хүнд $10 сая өгнө гэж амлаж байсан Ал-Каидагийн нэг босс нь Сирийг эзэлсэний дараа цагаан ордон түүний хүндэтгэлтэй хүлээн авч байсан юм. Ираны дайнд туслахгүй байгаа тул Трамп НАТО-гоос гарна шүү гэж удаадараа сүрдүүлсэн тул Европын удирдлагууд Америк НАТО-гоос гарвал яах тухай судалгаа сценарт бэлтгэж эхэлсэн талаар Америкийн бодлого судлалын хэвлэл болох политик агентлаг мэдээлв. НАТОгийн дарга Марк Рютте Америкийн үдээс юм дуугарч чадахгүй байгаа нь НАТОгийнхныг бас дотор нь бухимдуулан хагаралдуулж байгаа жишээ. Европын комиссийн дарга Урсула фон дер Лейн бид Иран Ормосын хоолойг хаасныг эрс буруу шааж байна гэж мэдгдсэн ч яагаад ч юм бэ хахт хүргэсэн шалтгаан бол Америк Израилийн дайралтыг ердөөсөө ч буруу шаасангүй. Иран зүгээр л бөмбөгдүүлээд пуужиндуулаад өвдөг сөгдөөл сууж байх ёстой юм шиг юм ярив. За тэгтэл ойрт орондоос авдаг газрын тосонд нь саад утарчнаас сөвөл буюу өмнөд Солонгос Оросоос дахин газрын тос худалдаа авч эхлэх санаатай байгаагаа зарлав. Яг ийм үед нь Орос сууг нь өмнөд Солонгосыг жаахан чангалаад өгөх хэрэгтэй юм байна. Бензин дизель байхгүй бол өмнөд Солонгос ямар ч хурдан интернет гар утастай Samsung-тай байгаад ямар ч нэмэргүй. Украин цэрэг татлагаас булт хадал явдлууд өрнөсөөр саяхан нэг залуу цэрэгт ажиллах гэсэн хүнийг машиныхаа хамар дээр авч цугцсан бичлэг цацагдав. Үүнтэй ижил явдлууд Украин даяар өрнөсөөр байна. Америкт бензин шатхууны үн өнгөрсөн нэг сарын дотор бараг 40% нэмэгдээд байна. Энэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн огцом өсөлт юм. Трамп саяхан хэвлэлд мэдээлэл өгөхдөө би сая Францын ерөнхийлөгч Макронтой ярилцсан юм. Зайлвал эхнэртээ их дарамтлууд зодуулдаг юм байна лээ. Эрүүндээ зохиосон авдар нь одоо л нэг гайгүй болж байгаа гэж тэр ярьж байсан гэж ярив. Дэлхийн мэдээ нэг иймэрхүү болчих гэжтэй. Бид үнэхээр алиалагчдын цаг үед амьдарч байгаа бололтой. NASA Artemis 2 хөтөлбөрийн пуужингаа хөөргөв. Энэ сарыг судлах зорилготой бөгөөд хэрвээ чадах юм бол хэдэн жилийн дараа сарн дээр хөл тавих юм.
Дашрамд дуртахад Америк бид 1969 онд саран дээр хүн буулгасан гэж рекламддаг юм. Одоо бас бараг 60 жилийн өмнө. Гэвч түүнээс хойш дахин хүн саран дээр буулгаж чадаагүй л байна. Яагаад та нар дахин саран дээр очиагүй юм бэ гэж асуухаар саран дээр буулгасан буужингийнхаа модель тооцоолын тэрийг бид устгахчих гэсэн ярьдаг юм. Яг л номын санд архивт байхад тэр маш чухал бичих баримтууд дээр нь бороо гойжод устгахчихсан юм шиг. Бас саранд хүн буулгасан техникийн видео бичлэгүүд устгахчих. Тэр хальснууд дээр андуураад өөр нь биччихжээ гэж тайлбарладаг юм. За арайч тий арай хүн итгэхүйц юм ярил та гэж хэлмээр. Үнэн дээр огт саран дээр бууж чадаагүй биз. Тийм болохоор л одоо яаж саран дээр хүн буулгах вэ гэж судалсаар байгаа бололтой. За ингээд хэдэн жилийн дараа хүн төрөлхтөн саран дээр очиж чадвал сайн л юм. Тэгтээ тэгж чадлаа гэдэг нь Америк 1969 он саран дээр буусан гэсэн үг биш. Зүгээр л одоо чаддаг болж байна гэсэн үг болж болох юм. Гэвч одоогор буугаагүй байгаа ба буухаар судалж байна. Дараагийн мэдээ. Оросын сонгуулийн талаарх барууны шүүмжлүүдэд хариуд Оросын сонгуульд ерөнхий орооны дарга Элла Памфилова бид өөрт барууны түншүүдтэй маш сайн зарчимтай сонгуул хийж чаддгийг харуулах гэж их хичээдэг байв. Одоо харин тэд үнэн хэрэгтэй ямар вэ гэдгийг бид мэддэг болсон. Тийм болохоор тэдний үнэлгээ дүгнэлт бидэнд одоо шаардлагагүй. Харин ч утгагүй тэд биднээс үлгэрч авах цаг ирнэ хэмээн мэддэг. Белорусын буюу цагаан Оросын ерөнхийлөгч Лукашенко армийнхантайгаа уулзсан. Бид дайн бэлтгэж байна гэдгийг та нар зөв маш сайн ойлгох ёстой. Инх тайван цаг ирээгүй байна хэмээн мэддэг. Америкийн 12 ширхэг A10C тэрэлт донгоц Их Британий Лекинхи дагаарын баазд буугаад ойрхот оронд руу нисв. Эдгээр онгоцоор Америк ойрхот оронд руу цэрэг зөөж цэргийн үсээ цуцаатгаж байгаа юм. Хэвлэл мэдээлэл үгэлэхдээ Трамп Ирантай энхийн хилцээр хийн энтер гэж ярьж байгаа ч цаагаараа Ираны эсрэг газрын ажиллагаа явуулахаар олон мянган цэрэг ойрхот орондод бөөгнөрүүлж байгаа бололтой. Трамп мөн Европын холбоо Ормосыг чөлөөлөх цэргийн ажиллагаанд нэгдэхгүй юм бол Украиныг чинь бид хаялаа шүү. Украин зэвсэг нийлүүлэхгүй хэмээн сүрдүүлв. Туркийн парламентын гишүүн Турк ерөнхийлөгч Эрдоганыг эрс шүүмжлэн ийхүү ярив. Тэр та Америкийн империализмтэй найзрахж байгаа хэрнээ Палестины ард түмэд цуг байж чадахгүй байна. Бид Израильтай олон тэрбум долларын 8 хийж Мерсийн зэвсэгнүүд атсаар байна. Израилийг хамгаалах үүрэгтэй НАТОгийн бааз Күрээчигт ажиллаж байна. Израилийн хядлагыг эсэргүүцсэн залуусыг ерөнхийлөгчөд оромжлоо гэж баривчилж байна. Таны үг болгон хий хоосон үг болж байна. Та Палестиныг хамгаалахын оронд Зионист Израильд хүчин зүтгэж байна хэмээн буруушаав. Армени ерөнхийлөгч Пашинян сая Путинтай уулзахдаа танаа байгуулж бид гишүүн болсон хамтын аюулгүй байдлын байгуулагч нь 2022 онд болсон уулын Карабахын хямралын үеэр биднийг хамгаалаагүй. Азербайджан Карабах руу цэрэг оруулахад та нар биднийг хамгаалаагүй гэж буруутгах Путин хариудна. Та нар ч өөрсдөө 2022 онд Прагад мэдгдэл гаргахдаа Карабах бол Азербайджаны газар нутаг мөн гэд мэдгдэл хийчихсэн биз дээ. Бид тэгээ та нарын гаргасан мэдгдлийн эсрэгээр цэрэг оруулах байсан юм уу хэмээн гэгдүүцв. Пашинян Европын талыг баримтлан сонгуульд өрсөлдөхүүднээс Карабахын асуудлын мөрийн хөтөлбөрөөс асан Карабахыг Азербайджаны газар нутаг гэж мэдгдэл хийчихсээрнэ дараа нь Азербайджан мэдгдлийн дагуу Карабахыг авахд армянчууд эсэргүүцсэн өмнөхд нь Оросууд бидэнд тусалсан үг чиглэлээр буруутгасан бөгөөд одоо ийм гомдол санал ярьж байгаа нь яг л эргүүцсэн мал юм шиг гэмээр. Ийм эргэж бутсан юм ярьдаг болохоор Оросыг тойрсон улсууд оройж оцоож гарч ирэхгүй тэнэгцээр нэг дорой байсаар байгаа бололтой. Манайч гэсэндээ зарим хүмүүс юм болгонд Оросыг буруутгах хүсдэг боловч манай дарга нар гадаадд очин хурал дээр гар бууз зурд суух юм уу улсын чухал асуудал ярихын оронд дэлгүүр хэсгийг илүүд үзсэн өнгөрсөн жил нэг нь очиж ярьсан юм дараа жил очисон нэг нь үгүйсгэж цуцлаад байхаар яаж гадаадынхан биднийг ойлгож бидэнтэй хамтран ажиллах вэ? Нэг нь очиж улс орны эрх ашигын умартан халаасандаа хэдэн төгрөг авч улс орноо зарж хямд нүүрс байгуулах гэрээ байгуулад байхаар яаж манай улс бас олигтой хөгжих вэ? 90 оноос хойш цахилгаан станц байгуулах гэж 70 жил ухамтавта 36 жил болж байна. Өвөлдөө цахилгаанаа хязгаарладаг болов манай улсын бүх салбар адилхан дампуу байна. Оростой хамтарч ажиллаж байх үед манай улс бас арай ч юм байгаагүй байх. Бид хэд хэдээр нь цахилгаан станц байгуулж, Эрдэнэт дархан том хотууд байгуулж, Улаанбаатарт хэд хэдээр нь хорооллууд барьж, зам талбай ихтэй өргөн удам, өргөн чөлөөтэй магадгүй цөөхөн машин унаа байсан ч гэсэн унаа машин төвчрээгүй явдаг байлаа. Муу хэлдэг социалист үеийн дарга нар газраа зарж иддэггүй байв. Нүүрсээ зарж иддэггүй. Тэр бүхэл аймаг бүрлөө онгоц нисдэг байлаа. Тэгтэл 90 оноос хойш юу өөрчлөгдөв вэ? Хөгжөөд байгаа юм шиг хэрнээ улс орны байдал үнэхээр дороотж байна. Урд маханд ойчралдаг байлаа гэж соц үеийг буруутгадаг юм. Гэвч өнөөдөр мах хэлбэг болсон хэрнээ үнэнд 30 мянга даваад дэлгүүрт мах бэлэн байгаа ч худалдаж авч чаддаг хүний тоонд буурчээ. Ойчрлоод ч болов авдаг байсан дээр үү эсвэл ойчрахгүй болсон ч авч чаддаг байсан дээр үү гэсэн ийм философик асуулт бидний өмнө тулгарч байгаа юм шиг.
Ингээд гарахаар улс орон ард түмэн хөгжиж баяжих биш харин цөөн хэдэн хүн л хөгжиж дарга нар суудлаа өв залгамжлан өвлүүлдэг бэртгчин нийгэм бий болоод байгаа юм биш үү гэж шүүмжилмээр болж байна. Оростой оюутлогын гэрээ байгуулахгүй, Хятадтай байгуулахгүй баруунтай аль гэрээ байгуулна гэж заалт оруулан баруунтай гэрээ байгуулсан ч очиж хамгийн амар луурчин гутын гэрээ байгуулсан юм уу яасан. Амар сонь заалттай ашиггүй гэрээ байгуулж хайчхаад одоо засгийн газар болгон нөгөөхөө өөрчлөх гэж шаардлага тавьж түүнийгээ дийлэхгүй огцордог болж байна гэхээр бас л өрөвдөлтөй. За тэгээд Монголын өнөөгийн нийгмийн тухай цааш ам халаад ярихаар байгаа ч буцаад геополитикийн сэдв рүүгээ оръё. 4 сарын 1-ний дугаарынхаа нүүрэнд экономист сэтгүүл Трамп орилж байхад цаан Ши Жинпин нэмсгэлэн дуугүй зогсож буй зураг хэвлүүлснэ. Дайсан чин алдаа гаргаж байхад бүү саад бол гэсэн гарчиг тавьжээ. Тайм сэтгүүл харин Ираны дайн Дубайн өнгөц либерал маскыг хувь татав гэсэн нийтлэл бичсэнд Араб Эмиратчууд ихээхэн бухимдав. Ираны гадаад яамны сайд Аббас Аракчи бид одоогоор Америктэй хилцээр хийх ямар ч үндслэл байхгүй. Бид бас Америкт тавьсан ямар ч дедлайныг хүлээн зөвшөөрөхгүй юм мэдэгдэв. Дедлайн гэдэг нь тулгсан хугацаанууд юм. Аракчи мөн Ормосын хоолон ирээдүг Оман Иран хоёр л шийднэ. Түүнээс биш гадны гүрнүүдийн асуудлыг мэдэхгүй хэмээн ярив. Тэгтэл Axios хэмээх Америкийн бодлогын хэвлэлд Трамп зориуд үл ойлгох мессеж цацсан өөртөө зөрчилдсөн мэдгэлүүд хийж байгаа юм. Энэ нь учиртай. Тэр 3 дэг шатар тоглоогүй харин 12 дэг шатар тоглож байна хэмээн өмгөөлөн тайлбарлажээ. Оросын гадаад яамны дэд сайд Сергей Рябков ТАСС агентлагт Орос улс Кубыг орхихгүй. Куб бол Карибын тэнгис дэх манай хамгийн дотны холбоотон. Тиймээс Кубыг бид дэмжсээр байх болно. Америк Кубыг хэдэн 10 жилийн турш бүслэн хориг тавьсан ч бид Гаванатай мөр зэрэгцэн зогсно гэдэг эзээч орхихгүй хэмээн мэдгэв. Австралийн ерөнхий сайд Албанез австралчуудад хандан машин унахын оронд трамвай, автобус, галт тэргээр зорчихыг уриалан ойрын сарууд амаргүй байх болно хэмээн мэдгэв. Израилийн төвд Ираны буужингууд буусаар байгаа талаар Израилийн агентлагууд мэдээлж байна. Израиль улс олзлогдсон палестинчуудыг цэргийн шүүхээр оруулахгүйгээр шууд дүүжлэн хорох хууль батлав. Энэ хуулийг хүний эрхийн байгууллагад эсэргүүцэн шүүхт гомдол гаргасан бөгөөд дээд шүүх нь энэ хуулийг авч үзэх болно. Хэрвээ батлагдах юм бол Израиль дайны олзлог төсдгийг болон одоо шоронд нь тарчилж байгаа олон мянган палестинчуудыг зүгээр л дүүжлэн хорох аймаглан устгах ноцтой гэмтэрэг гүйлдэг болно. Хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй хамгийн муухай бузар үйлдэлийг тэтгэх юм. Гитлерийн Герман л ингэж шүүхээр оруулахгүй хүмүүсийг дүүжилж байсан байх. Сталины хэлмэгдүүлэн үед ядч худлаач гэсэн шүүхээр оруулдаг байсан бол одоо Израиль Палестин гэдэг угсаанаас нь болоод палестинчуудыг устгахыг санаарахч байна. Энэ талаарх бичлэг мэдээлүүд Твиттерээр дүүрэн байна. Америкт Трампыг эсэргүүцсэн No Kings мэгч гсаал олон хотод нөрнөж юмны үн нэрс нэмэгдсэн тухай бичлэг мэдээллүүд интернетээр дүүрв. Европын тухайд гэвэл Европт эдийн засгийн байдал хүндэрч байгаа тухай мэдээлүүд цацагдж байна. За ингээд үгээр энэ хөтөө мэдээлэл өндөрлөө. Гашрамд дуртад дэлхийн мэдээллийн тухай тусдаа сувг нийтгч юм билүү гэж бодож байна. Уулын цаг үеийн тухай шуурхай мэдээлүүд оруулъя гэж боддог цувгийн маань ерөнхий өнгөйсээс жаахан зөрөх гээд байдаг тул тэр бүр оруулж амждаггүй юм. За тэгээд энэ талаар санал бодлоо хэлээрээ ингээд анхаарал тавьж сонссонд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.